сайн байцгаана уу? Бид өмнөх дугаартаа ажлын байран дээр тохиолддог тохиолдол кейсүүдийнхаа тухай бидэнд хуваалцаач гэдэг хүслийг тавьсан байгаа. За яг энэ хүсэлтийн маань дагуу бидэнд өнөөдөр 2 кейс ирсэн байна. Ярих гэж байгаа сэдвтэй маань холбоотойгоор. Тэгэхээр тэр кейсээ бүгдээрээ сонсоод эхэлцгээе. Төгсөөд дөнгөж ажилд ороод 4 сар л болж байна. Одоогоор сурах мэдэх юмхтэй байгаа ч аль хэдийнэ ямар ч итгэхгүй ажилдаа нэг л ямааргүй санагдаад. Ганцаараа л тусдаа байгаа юм шиг мэдрэмж төрөөд ажил дээр очихоор бүх зүйл тухгүй санагдаад бүр яхаа мэдэхгүй байна. Дээрээс нь миний насны хүн байхгүй болохоор үзэл бодол нийл хүнч байхгүй юм шиг. Бас ерөнхий захирал байнга хурал дээр нэр дуудаж юм асуухан төвхтэй санагдаад бүх зүйл хэцүү санагдаж давж чадахгүй хан шиг. Энэ яг ямар мэдрэмж гэдгийг би ойлгохгүй байна. Яг яах вэ? За энэ кейсийн хувьд болохоор би юу чарж ийн гэхээр альва шинэ орчин нөхцөлтэй шинэ ажил, шинэ сургууль гэх мэтчлэн шинэ орчинд орохоор бид нэг тийм тасан цогцох үеийг даван туулах хэрэгтэй болдог. Тэ тэр үе маань хиндэ ингээ шинэ ажилд ороход аюух догдолтой байдаг бол яванда хэцүү санагдана, ганцаардна, дээрэс нь ингээ төвөгшөөн, тэ бас баг зэрэг айдсан гэж тэ нөгөө захирлын нэр дуудаж асуугаад хахаар ингээд төвхтэй гэдэг нь магадгүй нэг талаасаа төвшөөрлээд байж багадгүй. Юу нь бол энэ бол хэвийн зүйл юмыг ингэж юм тасан цогцох энэ үйл явц нь бол хэвийн. Гэхдээ үүнийг бол бид нэр тэгээ тухайн үед нэг зүгээр цогцуулах юм бол үр дүнтэй хэрэгтэй. Үгүй бол энийгээ сайн цогцуулж чадахгүй хам бол тэгээ одоо өөр үр дагаврууд үүсэх боломжтой гэж хэлмээр. Би бас яг тантай адилхан бодолтой байна. Тэгээд сүүлийн үеийн судалгаагаар бол ажлын байран дээр юм үеийнгийн залуучууд байх нь ажлын байрны уур амьсгалыг илүү юм хөгжилтэй тий эерэг болгодог гэдэг үр дүнгууд байгаа юм билээ. Тэгэхээр магадгүй саяны кейс илгээсэн хүнд маань яг өөрийнх нь насны яг ярилцахаар мэдрэмжийг ойлгохоор үзэл бодол нийлхээр хүн байхгүй байгаа нь нөлөөлөд авах магадaltaй юм болов уу гэж сарч. Түүнээс гадна ажил олгогч нар бас яг шинээр ажилд орж байгаа тий урт хугацааны чөлөөнөөс ч юм уу жирэмсний амралтаас орж ирж байгаа хүмүүстэй бас энэ тасан цогцоход нь туслах хөтөлбөрүүдийг тий тэрхүү одоо тусламж дэмжлэгийг үзүүлэх нь айгүй зүйтэй. Яг зөв. За тэгвэл кейс илгээсэн хүмүүстээ баярлалаа. 2 дахь кейсээ бүгдээрээ сонсъё тий. Ажлаас хашраад тэсгээ болоод л ажлаас гарсан да. Ажлын удирдлага маань удирдах арга барил муутай. Шийдвэрээ алга уруулж байгаа юм шиг л хэдийн янз байнга өөрчлөлт нь хэцүү. Яг хамтран ажилладаг хүмүүс хортой ховж үеэрн, муулн, гоншуун нь байнга сүрэгзүүл ярьдаг. Хурган дарга гэдэг шиг яг дээр чиглүүлж өгдөг дарга маань хитрхи перфекшнист. Бас захиралд мундаг харагдах гээд доор ажилладаг гэсэн хүмүүсээ 24/7 ажлын төлөө байхыг шаардаж загнадаг байсан. Хийж байгаа хариуцлагын хажууд авч байгаа цалин бага, цалин нэмнэ гэдэг амлалтаар хэдэн сар яваад огт нэмээгүй. Ажил маань хол нөгөө хотын түгжийг хөндлөн голд өдөрт 2 туулах шаардлага гардаг байсан. Дунджаар 3 цаг зарцуулдаг. Тиймээс төгжрөлгүй болсон хойно харсан ч орой 9 цагт л хардаг байлаа. Тэгээд ингэж гүрээж ажиллаад өөрөө нойр булчирхай, ходоод, өвдөөд, хоол шингээж чадахгүй болоо 5 кг шингэн алдаж турсан. Тушаал твшүүлэн цалин нэмнэ гэж ярьчаад ог болсон хойно боловч хит залуу байна гэсэн шалтгаанаар захирал өөрөө надад чамайг хийж чаддаг гэдгийг мэднэ. Гэхдээ ийм залуу хүн болчхоор бусд нь яах юм гэж хэлсэн. Би тэгээд л өргөдлөө өгсөн юм да. За юун түрүүнд бидэнд кейсээ илгээсэн дахин баярлалаа гэж хэлмээр байна. Тэгэхээр бид нэр өмнөх дугаартаа ярьжсэнчлэн ажлын байранд байх сэтгэл зүйн эрүүл мэнд аюулгүй байдал дээр байдаг энэ удирдлагын тодорхой байдал, үүрэг амлалт, хүлээлт, цалин урамшуулал гэх зүйл маань эсэргээрээ байх юм бол яаж илэрдэг вэ? Ажилтнаа яаж нөлөөлдөг вэ тухай бол энэ кейсэнд нэлээд дэлгэрэнгүй дурдсан болов уу гэж харж байна. Тийм тэгээд энэ кейс маань болохоор төгс жишээ энэ ажлаас хашрах хам шинж буюу burnout-ыг тайлбарлах, энэ талаар ярилцах айгу тохиромжтой одоо дэлгэрэнгүй бас айгу сөрөг том жишээ тийм мүлжүүртэй тийм кейс байна. Тийм яагаад тэгэхээр ажлаас хашрах хам шинж буюу burnout-д ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ гэхээр тийм ажлаасаа хүндээ өрөөхтэй, ихээр ядарч сулдах, тийм хамтдаа ажиллахсаад болонгүй шүүстэй ерөөсөө сонирхоо байлгах гэх мэтчлэн шинж тэмдгүүд илэрдэг. За мөн нөлөөлөх хүчин зүйлсүүд гэж байна тийм үүнд нөлөөлөх. За тэдгээр маань саяны тохиолдол дээр бараг бүгд чав гарсан байна. Нэгдүгээр нь болохоор удирдлагын тодорхой бус байдал тийм ойлгомжгүй байдал. Түрүүн хэлсэн шүү дээ ингээд удирдлага нь яг юу хүсэж байгааг нь мэддэггүй тийм тэр маань бас бид нэр ажлаас хашрахад нөлөөлдөг. За дээрээс нь цалин урамшуул хангалттай сэтгэл хангалт байдалд хүрдэг.
Дээрээс нь ажлын хамт олонны уур амьсгал, харилцаа холбоо. Энэ маань бас сүрэгтэй байх юм бол бид нэр ажлаасаа хашгирахад бас хүрдэг. За тэгээ нөгөө айгүйх өндөр ажлын шаардлагууд байна тий. Өндөр стресстэй тийм ажлын орчин нөхцөл байнгын дарамтнд байх ч юм уу. За тэгэхээр яг эндгээр бүх хүчин нөлөөлөх хүчин зүйлс маань яг энэ хүний хувьд бол маш ихээр тод том руу гарч ирсэн. Нэмээд хэлэхэд бас кейсний төгсгөл тэгж штэ. Нойр булчирхайнд нь одоо өөрчлөлт ороод тэгээ дээрэс нь биеийн жингийн алдагдал төрсэн гэх мэтчлэн тий. Тэгэхээр яг энэ сэтгэл зүйтэй холбоотой асуудлууд маань буцаага тухайн хүний ерөнхий эрүүл мэндийн байдалд нь нөлөөлөөд за биеийн жингийн алдагдал өөр бусад бие эрхтний одоо өвдөлт ч гэдэм үү тий. Гэх мэтчлэнгээр нөлөөлж байна. Гэхээр тухайн хүн яг энэ асуудалтаа бас нэлээд удаан явсныг гэлтэж байгаа юм болов уу гэж харж байна. Тэгээд бүр аргагүй хүнд ажлаасаа гарсан гэж тий. Тэгэхээр ер нь бол ажлаас хашрах хам шинж гэдэг нь яг нэг л өдөр үүсчдэг зүйл бол биш. Тодорхой үе шат дарааллыг ингэж дамжиж үүсдэг. Одоо юу гэдэг нэгдүгээр тухайн хүн те шинэ ажилд орсон ч юм уу эсвэл ажлаа үнэхээр одоо урам зоригтойгоор ирч хүчтэйгээр өөртөө байгаа бүх л зүйлээ зориулж хийдэг. Тийх үедээ яг нөгөө өөрийнхөө нойр хоолыг алдагдуулах те хитэх нөгөө махарж ажилланаас болоо нойр хоолоо алдагдуулах. Дээрээс нь нөгөө өөрийнхөө үнцэнтэй ажлаас бусад тэр гэр бүлдээ найз хүү тэр зүйлсээ ингээ баг хоригдуулах. Тэгснээрээ явандаа дараагийн үе шатууд руу ордог байна. Тэгэхээр яг юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр ажлаас хашрах хам шинж маань ерөөсөө нэг л өдөр бий болчдөг тийм зүйл бол биш. Тодорхой хэмжээний цаг хугацаа, магадгүй танаас хөрөнгө мөнгө, ирч хүчийг нь шаарддаг. За тэгээд дээрээс нь тодорхой үе шатуудыг дамждаг ийм сэтгэл зүйн ажлын байранд дах сэтгэл зүйн онцгой үзэгдэл байгаа та. Тэгэхээр энийг яг эмгэг юм уу өвчлөл гэдэг гэхээсээ илүүтэй Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бол 2019 онд за энэ ажлаас хашрах хам шинж гэдэг маань өөрөө ажлын байранд дах онцгой үзэгдэл буюу феномен гэж нэрлэж гаргаж ирсэн байгаа даа. Түүхэн нөхцөл байдлын хувьд яг урдвал 1970-ад оноос ер нь энэ ажлаас хашрах хам шинж гэдэг ойлголт нь гарч ирээд хэрхэн яаж тодорхойлох вэ? Ямар шинж тэмдгүүд байх вэ гэдг нь бол гарч ирсэн байна. Тийм. Тэгээ түүхэн нөхцөл байдлын энэ юу хизэнээс гарсан ойлголт юм болоо гэж судлаа үзсэн чинь 1970-ад оны сүүлийн үе те Robert Freudenberg гэдэг герман гаралтай Америк сэтгэл зүйч яг энэ ойлголтыг одоо нэршлийн гаргаад burnout гэдэг нэршлийн гаргасан билээ. Яагаад тэр өөрөө нөгөө яг амьдрал дээрээ бие дээрээ энэ үзэгдлийг мэдрээд маш их ингээд олон цагаар тасралтгүй ажиллаад айгүй хачаалттай байгаад нэг л өдөр яг ингээд шатцсан байшин шиг өөрийгөө мэдрээд ямар ч ирч хүчгүй одоо бензин дууссан машин шиг ирч хүчгүй ямар ч юм сэтгэл хөдлөлгүй юм болцсон. Тэгээд өөр дээрээ туршаад энэ юу болчих вэ яач юу чигээд үзээд тэгээд энэ burnout гэдэг нэршлийг гаргаж ирээд судалж ингэж анх 80-аад онд өөрийнхөө ном бүтээлүүдийг гаргасан гэж үзсэн мөлий. За тэгээ яг энэ кейсийн хувьд болохоор энэ хүн өөрөө ямар арга хэмжээ авах хэрэгтэй байсан бэ? Өөрөө юу хийж болох хэрэгтэй байсан гэдэг тал дээр айгу бага одоо сонголт байна гэх юм уу? Нөхцөл байдлын хувьд тийм ээ тий. Ер нь бол өөрөөс ихэнхдээ өөрөөс шалтгааллахааргүй зүйлсүүд нөлөөлсөн байна тий. Удирдлага тий, цалин үүсний байдал тий, ажлаас гэрээс нь айгу хол хамт олонны уур амьсгал гэх мэтчлэн. Тэгээд эндээс үзэхээр ажил олгогч нар маань тий ажилтнуудынхаа энэ ажлаас хашрах байдлыг нь анзаарч арга хэмжээ авахгүй бол эцтэй хүн ажлаасаа гарах тий үнийг дагаад айгу тий хүний нөөцийг эргэц ихсэх тий доктортой ажиллах олдохгүй байх. Тэгснээрээ нөгөө эдийн засгийн тий ашиг орлогын хувьд бас асуудал үүсгэр байгаа ч тий. Тийм ээ. Тэгэхээр удирдлагын хувьд жишээ нь ямар арга хэмжээ авал зүгээр гэж бодож байна. Яг хүмүүс нь ажлаасаа хашрах гэдэг байвал. Хамгийн нэгдүгээрт удирдлага болоод ажилтан өөрөө ийм мэдлэг мэдээлэлтэй ойлголттой байх нь зөв. Ажилтнаа одоо ажил дээр ихэр зэрэг хоцорч ийн. Магадгүй ажил дээр их стрессийн түвшин ихэр байна ч гэдэм үү. Хоорондын ийм байгууллагын соёлтой холбоотойгоор ажилтнууд хоорондын харилцаа магадгүй менежментийн хувьд тэр байгууллага өөрөө ямар байгаа юм те тэрийг таньж мэдэх ажиглах нь хамгийн нэгдүгээрт хийж болох энгийн алхам байгаа даа. Тэгээд үүний дараагаар манай хүний нөөцийн мэрэгжилтнүүд маань тохирсон арга хэмжээнүүдийг авч ивэл их зүйтэй. Тэгэхээр олон улсад хийж байгаа судалгаагаар яаж байгаа вэ гэхээр нийт одоо ажлаас хашраад байгаа хүмүүсийн 63% нь ажлаас хаширч байна гэдгийг хэлэх гэхээс илүүтэй юм өвчтөй чөлөө авдаг байна. Ажилд очихгүй байхын тулд те өвдчлөө ханаа төрчлээ ч гэдэг юм гэж хэлж чөлөө авдаг. Буцаагаад хүний нөөцийн ажилтнуудын 56% нь ажилтнуудад асуудал үүсээд байна. Ажилтнууд ажлаасаа хашраад байна гэдгийг мэдж байгаа хэрнээ арга хэмжээ авдаггүй. Тэгэхээр энэ бас зүгээр өнгөрөөж болохгүй те зүгээр хилээд өнгөрч болох тоо бол биш.
заавал цаана арга хэмжээ маань авагдчих хэрэгтэй. Тэгжиж буцаагаад бид нар ажлын байран дээр нь сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих нь байна. Буцаагаад байгууллагын соёлоо сайжруулах нь байна. Ажилтнаа ээлтэй байгуулах орчныг бас бий болгох шаардлагатай байгаа даа. Тийм магадгүй яг ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй байж магадгүй тий. Тэгэхээр одоо жишээ нэг тодорхой жишээ одоо хэлвэл одоо ингүүл хүмүүс маань ажлын стресс нь буурна, ажлаасаа хаширахгүй байхад нөлөөлнө гэсэн тийм. Ажлаас хашрах хам шинж маань ерөөсөө юунаас үүдэж бий болоод байгаа вэ? Юу тэрийг нөхцөлдүүлээд байгаа вэ гэхээр ажлын байран дээр зохицуулж чадаагүй тэр стрессүүд. Одоо нэг өдөр стресслээ, 20 өдөр стресслээ энэ бол биш. Нилээн урт хугацаанд зохицуулж чадаагүй стресстэйгээрээ ажлын байран дээр байгаад ах нь ажлаас хашрах хам шинжийг үүсгэж байгаа нэг нөхцөл болоод байгаа. Тэгэхээр ер нь хамгийн нэгдүгээр тэрийг таньж мэдэх, ажиглах, ойлгох гэдэг нь бол чухал байна. Жишээлбэл бид нар ажлын байран дээр байгаа ажилтнуудынхаа сэтгэл зүйн эрүүл мэндийн нөхцөл байдлыг тодорхойлуулж болж байна. За дээрэс нь удирдлагуудад болон ажилтнуудад нийтлэг мэдлэг мэдээллийг хүртээмжтэй байдлаар өгөх шаардлагатай. Тэгээ ядчил ажилтан өөрийгөө энэ шинж тэмдгүүд маань илрээд байвал би ажлаас хашрах хам шинжид хүртэж байгаа юм байна. Ажилтнуудад ийм шинж тэмдэг илрээд байгуулгын магадгүй өөр ашиг нь буураад зардал нь ихсээд байвал энэ ажлын байрны сэтгэл зүйн асуудал байна. Тэр дундаа ажлаас хашрах хам шинж байгаа юм биш үсттэй ч гэдэг юм уу. Ийм байдлаар ойлголт мэдээллээ нэмэгдүүлэх нь хамгийн энгийн тийм алхам байгаа. Тийм ээ. Бас нэг биний нэг сонирхолтой санагдсан зүйл ихээр бид нар зөв хаалтын пирамид гэж мэддэг тий. Одоо ийм пирамид алахад тэдэн тийм байх юм бол хүний бие дэрүүлэн гэдэг шиг яг сэтгэл зүйн эрүүл мэндийн хувьд, сэтгэл зүйн сайн сайхан байдлын хувьд яг тийм меню гэх юм уу, цэс гэх юм уу, ийм зүйлийг Daniel J. Siegel гэдэг сэтгэл судлаач сэтгэл засалж гаргасан юм байна. Энд нь юу багтаа ихээр хүн ер нь өдрийн туршид тий анхаарлаа төвлөрүүлэх цаг, тий тоглож хөгжилдөх цаг, унтах цаг, сул цаг, дээрээс нь дотгошоогоо өнгөх цаг, хэмжлийн ийм 6-7 төрлийн ийм өөр төрлийн цагийг тодорхой хэмжээнд оруулж өгснөөрөө хүний сэтгэл санаа доктортой байна гэж зүйл гаргасан байна. Тэгэнгუთ тэрний дунд нөгөө сул цаг байх хэрэгтэй гэдэг зүйл байгаа даахгүй юу? Юу ч хийхгүй сул цаг байх. Тэгснээрээ буцаад нөгөө итгэвтэй байхтай, бүтээмжтэй байх зүйл нь ийм манд суур үндэс нь одоо амралт нь болж өгнө гэх юм уу? Тэрийг бодсон чинь магадгүй зарим ажил дээр бид нарт нэг сул байх цаг олддгүйгээс болоод бид нар айгүй стресстэй юм санагцсан. Одоо ингээд ажилтнууд нь зүгээр суугаад байна. Тэгээ юу ч хийхгүй байна гэд ингээ ажиллаар дарамтлах шахах ч юм уу тий. Гэтэл тэр нөгөө сул байх цаг гэдэг нь сэтгэл зүйн их хэрэгцээ баг болоод байна гэж ойлгож байна. Ялангуяа одоо бидний ярьдаг нөгөө жинсийн үеийнхэн тий айгүй хуян хатан байдал, эрхчлөлт байдлыг ажил дээрээс үүсдэг. Тэр хүмүүст яг тэр сул байх цагийг олгосноороо эргээд тэдний бүтээмжтэй байдал, шинийг санаачлах байдал нь бас нэмэгдэх баг. Тийм. Тэмүүж яг удирдлагын төвшин жишээлбэл ажилтнууд ингээд өөртөө сул цаг гаргаж ийна гэдгийг мэдэхгүйгээр шууд одоо хоосон байна. Ажлаа хийхгүй байна тий. Ажил нь багтаад байна ч гэдэг юм уу. Тийм бас өрг хандлагуудыг гаргах магадaltaй юм байна. Яг бас бодвол тэмүүж яг л буцаад нөгөө мэдлэг ойлголт түгээх гэдэг ойлголт руу яг ирчлээ л да. Тэгэхээр тийм мэдлэг ойлголттой байж гэмийн одоо хин хинийхээ сэтгэл зүйн эрүүл мэндийг ажлын байран дээр нь бас дэмжиж болох нь. Тэгэхээр түрүүн бол бид нар яг байгууллагын зүгээс ажлаас хашрах хам шинжид хэрвээ өртөө байвал яах вэ гэдэг талаар ярьсан. Тэгвэл яг буцаад хувь хүн өөрөө ажлаас хашрах хам шинжид өртчихвөл юу хийж болох вэ? Миний бодлоор сайн амрах тэгээд ерөнхийдөө бас ажил амьдралын тэнцвэрийг хадгалах хэрэгтэй болоо гэж байна. Дан ажил гэргээ явахад хар угаасаа хаширахгүйгээд яах вэ те. Тэгэхээр ажлаас гаднах өөрийн тэр хувийн амьдрал те гэр бүл найз нөхдөдийн амьдралаа айгүйх баяжуулаад тэндээ гоо сонирхолтой зүйлсийг хийгээд чанартай амралтаа өнгөрүүлэх юм бол бас хэрэгтэй болоо гэж байна. Яг энэ амралттай холбоотойгоор миний бас уншиж ирсэн нэг юм байгаад байгаа. Тэр болохоор 3 арга гэдэг нь шүү дээ. Гэдэг нь болохоор ерөөсөө миний амралт, месо амралт, макро амралт. Тэрийг тавчлаа 3 амралт. Тэр тавчлаа 3 амралт гэд. Тэгмүүд эхний буюу тэр миний амралт гэдэг нь ерөөсөө өдөр болгон ажил дээрээ яг өөртөө зориулаад 1-2 минутыг гаргаач гэдэг санаа. Тэгэхээр юу гэдэг одоо дуртай дуугааныг сонсъё. За эсвэл 1 минутын бясалгал хийж гэдэг юм уу те. Дундах яг тэр месо амралт гэдэг нь болохоор та 7 хоногт өөртөө
1-2 цагийг зориулаач. Одоо нөгөө магадгүй усан цэлдэг, спортоор хичээлдэг бол тэрэндээ одоо ажил гэр гэдгээс өөр хоббиндоо зориулаач. Сүүлийн тэр макро амралт гэдэг нь юу хэлж байгаа вэ гэхээр ерөөсөө сарда 1-2 өдрийг бүтэн өөртөө зориулаач гэдэг ийм өөртөө зориулна яг ингээд чанартай амралтыг тийм амралтуудыг бол сүүлийн үеийн сэтгэл судлаачид их зөвлөдөг бас юм билий. За тэгэнгүүт бас нэг сонирхолтой юм хэлэхэд ажлаас хашрах хам шинж гэдэг нь зүгээр онцгой үзэгдлээ гэж одоо подкаст ихэнд хэлсэн. Тэгэнгүүт ажлаас хашрах хам шинж гэдэг бол тийм хэцүү, даван туулах боломжгүй тийм зүйл бол биш. Сүүлийн үедэд бол энэ байдаг зүйлээ, энэ бол хэвийн зүйлээ, ажил эхэлдэг хүмүүс одоо карьерийнхаа айл нэг шатанд ажлаас хашрах хам шинжийг даван туулдаг. Энэ бол хэвийн зүйл гэдэг ойлголтууд бас гарч ирж байгаа юм билий. Burnout буюу ажлаас хашрах байдал маань удаан зохицуулж чадаагүй стресс сэс үүдэлтэй гэж ярьсан тий. Тэгвэл зарим хүмүүс бодож иж магадгүй би яг одоо надад тохиолдоод байгаа, надад илрээд байгаа зүйл маань стресс юм уу эсвэл ажлаасаа хаширчаад байгаа юм уу гэж гайхаж иж магадгүй. За энэ хоёр маань баг зэрэг ялгаатай. Ялгаа нь юу вэ гэхээр стрессын үед бидний сэтгэл хөдлөл өндөр байдаг. За төгшүүр бас өндөр байдаг тий. Яана энэ ажлыг яаж хийх вэ? Тий. Үүний ард нь яаж харах вэ? Цаг хугацаанд тулчлаа гэдэг агуу айдас ч юм уу төвшөр өндөр сэтгэл хөдлөлгөөн өндөр. За дээрэс нь хүчин чармаалтаас их байдаг. За энэ ард яаж чиж гарчих юмсан тий яана одоо төгцөн энийг хийгээ дуусгачих юмсан гэдэг юм хичээл зүтгэл их байдаг. Эсвэргээрээ ажлаас хашрах байдлаас сэтгэлийн хөдөлгөөн маш багадаг тий. За яасан ч ах уу тий нэг үр дагавар энийг бодолцохгүй тэн дээр нэг тийм ач холбогдол өгөхгүй. За дээрэс нь юу н за яасан ч ах уу тий эсвэл бүр ингээд сонирхолгүй хүндий хоосон тэр байдал ажиглах гэсэн. Тийм ялгаатай. Тэгэхээр магадгүй бас энэ ялгааг сонсож байгаа хавцтай манай сонсогчд маань надад стресс байсан юм байна. Эсвэл би яг ажлаасаа хаширч эхэлж байна гэдгийг одоо ялгаж салгаж ойлгож байгаа гэж найдаж байна. Тэгэхээр танаас би нэг асууя. Азууд эсвэл Европуудын айл нь ажлаас хашрах хам шинжтэй илүү их хүртдэг гэж та бодож байна. Би харсан л да. За ер нь хамгийн их ажлаас хашрах хам шинжид өрчдөг хотууд, улсууд юу вэ? Тэгээ баг улсууд юу ингэ харсан чинь аюу сонирхолтой зүйл гарч ирсэн. Яасан гэхээр ажлаас хашрах хам шинж хамгийн их илэрдэг хотууд нь дандаа Азийн хотууд. Хамгийн бага байдаг нь дандаа Европын хотууд. Тэгээ ямар ч нэг юунаас болсон болоо гэж бодож үзсэн. Чиний үед юу гэж хэлсэн? Тэгэхээр яг мэдээж нэг юм сэтгэлгээний ялгаа байж магадгүй. Соёлын юм уу соёлын угсаатны тийм онцлог байж магадгүй. Тэгээ яг сонирхолтой байх гэж бодоод нэг мэдээлэл бэлтгэсэн мандлахаараа Японд жишээлбэл ажлын хийдэг ачааллаасаа болж амиа хорлсон байдлыг нь бүр нэрлэлсэн тийм нэршил байдаг. Тэрийг нь жишээлбэл одоо Каро Жижицү гэж нэрлэх жишээтэй тий. Хин нэгэн Каро Жижицүгээр болж одоо амиа алдсан гэх юм байна. Ажлын хийдэг ачааллаас болж амиа алдсан юм. Тэгэхээр агуу ингээд түгээмэл байдаг болохоор нэршил өгсөн юм шүү дээ. Тэгэнгүүт 2014 онд жишээлбэл бидний одоо урд хуршуулах хятадд яг 14 хүн ажлынхаа хийх ачааллаас болж зэрэг амиа хорсон байх жишээтэй. Тэгэхээр энэ бол ерөөсөө ингээ улс орон болгонд тулхамдж байгаа асуудал байгаа байхгүй. За тэгээд нэмж хэлэх юм бол одоо сая хэлж байна Азууд илүү их ажлаас хашрах хам шинж төртдгөө. Тэгвэл эсвэргээрээ Европт жишээ нь тогтцооных нь хувьд энийг айгу хамгаалаад дэмжиж өгсөн. Одоо юу гэдэг ажлаас хаширж байгаа бол ажлаасаа чулаах боломжтой. Тэр нь цалинтай чөлөө байдаг ч юм уу. За буцаагаад өвчтөө гэж одоо өвчний листтэй байгаа тохиолдолд цалингийнх нь 70%-ийг нь өгөөд тэгээд тэрнийхээ тал хувь нь сэтгэл зүйн асуудалтай холбоотой гэж үздэг ч байдаг. Европт бол бүр нэг тогтолцоогоор нь дэмжиж өгсөн байгаа. Тийм ээ тий. Сүүлдээ одоо бүр нөгөө ажлын хоногийг багасгах гэдэг ш тий. 4 хоног ажилладаг болох одоо жишээ англи ажлын 4 хоногтой болохыг тушиж үзсэн байгаа байхгүй. Тэр яг энэ мэд сонирхолтой баримтуудаа бид дараагийн подкастт бас ярихаар байгаа. За тэгэхээр бидний зүгээс та бүхэнд нэг зүйлийг уриалмаар байна. Мэдээж ажлаасаа хашрахыг хинч хүсэхгүй. Яагаад гэвэл бид нэр ажил дээрээ доктор сууршилтай сайн ажиллахыг хүсдэг. Бас бидний бүтээмж маань сайн байгаад ашиг орлого маань сайн байгаасаа гэж хүсдэг. Тхийн тулд бид нэр ажлаасаа хашрахгүй тул гэж яриа те. Стрессээ даван туулахын тулд өөрсдөө цаг зарцуулах те. Өөрсдөө сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарч чанартай амрах те. Өөрсдөө авьяас хобби гэр бүл орны хүмүүстэйгээ цаг гаргах. Тийм одоо алхмууд шийдвэрүүдийг гаргаасаа гэж үзэж байна. Нэмж хэлэх сүүлийн нэг зүйл маань ажил амьдралын тэнцвэр гэж яриад байна. Ажил амьдралын нийцтэй байдал гэж ярьж байна те. Энийг тэнцвэртэй хэмжээнд юу нь бол барих нь ажлаасаа хашрахгүй байхад нөлөөлөхний хүчин зүйл байгаад байгаа. Гэхдээ яг мэдээж одоо хүн болгонд юм төгс тэнцвэр гэж бол байхгүй гэдгийг санаад аль болох тэрийг тэнцвэржүүлж цагаа зөв хуваарлах те. Ирч хүчээ зөв зарцуулах дээр бас анхаараасай гэж хүсэж байна.
Энэ үрээд Happy Workplace podcast-ийн маань 20 дугаар дуусч байна. Тэгэхээр та бүхэн positive дадлын email болон Instagram хуудас руу ажлын байранд дах сэтгэл зүйн эрүүл мэндэтэй холбоотой тохиолдол, кейсүүдээ харамгүй илгээгээрэй. Биднийг сонсож бидэнтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Баяртай.